Сайн мэцгаано их дүүхийн жимэр подкаста та бүхэндээ хүргэж байна. Манай өнөөдрийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн менежментийн сургуулийн Ахмад багш, доктор профессор Санж Доржийн төгс багш оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За, сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. Сайхан хаварчиж байна уу? Сайн л хаварчин, та сайн хаварчиж байна. Сайхан хаварчиж байна. За. Би юуны өмнө ингээ хамт ажилладаг. За тэгээд түүнээс гадна нэг онцлог юм бол одоогоос 30 жилийн өмнө таны аав миний бакалаврын ажлын удирдагч байсан. Ардын төрийн түүхийг бичсэн Монголын нэртэй эрдэмтэн Санж Дорж гэдэг багштай Болдбаатар багш маань танилцуулаад танаа завхны хүн байгаа. Чи тэр хүнээр бакалаврын удирдагч чиний хүн шүү гэж зааж өгч. Ингээд би одоо санахад бол зүүн тийшээ яваад тэр нөгөө Сапором эднэрийн тэрхэр явж байгаа нэг хол санагдаад тэр үчин нөгөө төгжээж байхгүйсэн. Хол явж багштайгаа дандаа уулздаг байсан. Тэгээд энэ олон жилийн дараа охиныг ингээд зочин амиртай ураад сууж байгаадаа бас баяртай байна. За баярлалаа. Аваад орсон чи сайхан байна. Та бол шүтээсийн багш 30 жил багшилсан. Би ер нь сургууль төгсөөд өнөөдөр одоо ингээд 45 жил улсад ажилласан байгаа. Эхний нэг 20 жилийн бол эрдэм шинжилгээний байгууллага, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг цэцлийн институт, одоогоор хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн гэдэгт анх ажилдаа судлаач ажилдаа ажиллаж байгаад тэгээ 2001 онд шүтээст нэг урилгаар одоо менежментийн тэнхимд дэд профессораар ярьж агшилсан. Одоо тэрнээс хойш ер нь 30 жил болж байгаа юм биш үү нэрээ. Тийм байна. Таны одоо судалгааны онцлог бол өнөөдрийн та бүхэнд одоо сонирхуулах одоо төгс хөшийг өрсөн гол шалтгаан бол малын түүхий дээр одоо малын амьсгалаас бусдыг ашиглаж болно гэд гайхамшигтай бүтээлүүдийг одоо гаргацсан байгаа тий. Сархинаг гүзээгээд тэр талаар бас багшийг өрсөн байгаа. Тэгээ та бол 200 гаруй одоо бүтээл ингээд гаргацсан 20-од жил судалчихсан таны том төсөл судалгааны ажил байгаа л да. Тэгээд анх ер нь энэ санаа малын түүхийг ерөөсө бүгднийг нь ашиглаж болох юм а гэсэн анхны санаа хизээ төрж хэдэн он судалгааны ажил эхлүүлсэн. За тэгэхээр би ер нь бол аж үйлдвэрийн инженерийн эдийн засгч мэргэжилтэй. За сургууль авг нь бол онц төгсөөд багш болох гэсэн чинь манай аавч өөрөө судлаач юм эрдэмтэн хүн те чи худлаа багшийн лекцийг уншиж онц авч байгаад хүнд эргээд лекц заана гэж юу байдгийг амьдрал практик мэдгүй нэгч судалгаа хийж үзээгүй гэж яагаад надыг загнаад багш болгоогүй эрдэм шинжилгээний байгууллага хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний байгууллагад судлаачаар оруулж ирсэн юм байна. Тэгээд тэр чиглэл маань ер нь аав маань чиглүүлсэн надыг би ер нь Монголд хөнгөн аж үйлдвэр яаж хөгжих ёстой юм бэ? Ер нь аж үйлдвэрийн хөгжил гэж ер нь юу юм бэ гэдэг чиглэлээр судалгааны ажил 20 жил хийлээ. За тэгээд бас аав маань бас нэг зөвлөсөн. Гэхдээ монголчууд энэ Монгол мал нүүдэлч Монгол ах уу гэл энэ сайхан алтан сайхан судалгааны зүйл байж хаа чи яагаад одоо ингэ зүгээр хөгжлийн бодлого гэдэг нэг тийм том яриад яг одоо тэр наад яг амьдрал руу орооч гэд малын гаралтай түүхийдийг судлаа. Тэгээ хамгийн ихний энэ өхрийн хоньны гүзээ сархингийг боловсруул энэ чинь бас л гоё материал шүү дээ. Энэ идэхээс гадна өөр юм байж болох хэлгүй дээ чи тэрийг судлаач гэсэн ийм санаа хэлсэн байхгүй. Тэгээд 2003 оноос 2005 онд одоо нэг малын гаралтай түүхийдийг ашиглах боломжийн судалгаа гэдэг юм хийгээд би төслийн удирдагчаар ажиллаад багта 6 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ бид нэр ингээд судалгааны ажил хийгээд хамгийн ихний үр дүн маань одоо түрүүний хэлдэг гүзээ сархингийг боловсруулад яг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа. Тэрээс нэг Монгол уламжлалт арга бол бий л дээ. Тэгэхдээ нөгөө үйлдвэрийн аргаар боловсруулахад давуу тал нь юу юм гэхээр нэгдүгürt маш сайн зөөлөн яг жинхэнэ савхин материалын шин чанартай болж байгаа. Хоёрт өнөр янз бүрийн өнөр байхгүй. Жишээ нь одоо нэг сархингийг одоо ингээл боловсруулах хэрэг гадныхан ч гэсэн олон орноор би авч явсан л да. Тэгээ авч явж ингээ үзүүлэхээр ингэснээр гүзээ сархин гэхээр шууд үржигддэг байхгүй аваад үржигддэг. Үнээр үржигдэх нь гэдэг байхгүй. Гэтэл энэ чинь нөгөө үйлдвэрийн аргаар боловсруулсан материал гэдэг юм чи яг л нөгөө савхины үнэр шүү дээ. Ийм материал гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэр аргыг гаргах тэр одоо шинэ материал гаргах гэдэг нь өөрөө тэрийг боловсруулах технологийн шинэ шийдэл гаргах гэдэг нь бол маш чухал байсан. Тэгээ манай багт бол санаж байгаа гэдэг айгу мундаг арширны технологи болгар сургууль төгсөн технологич
ах байсан л да. Тэгээ санаж байгаа гол технологийн юугаар гаргаад бид нар ч одоо ингээ багаараа бүгдээрээ талаас нь технологийн гарган тоног төгөөрөмжийн зохион бүтээн зургийг гарган биетээр хийн туршин за тэгэл одоо нэг зах зээлийн судалгаа хэрэглэгчийн судалгаа тэгэл үн дэлхийд байна уугүй юу энэ тэгэл одоо ингээ шүүлтмэлт энэ юм чинь шүүлтмэлт гэл бүх юм ингээ дийж бүрээ хийцэн. Тэгээ өөрөөр хэлбэл 2005 онд энэ ажил дуусахад бид нар маш цаашин сайхан шинэ бүтээлтэй болсон. За энэ бүтээл бол дэлхийд бол нэр өнөхөр малын гүзээ сархиныг боловсруулад бүтээгдэхүүн хийх гэдэг асуудал, материал гаргах гэдэг асуудал бол хааж байгаагүй монголчууд бол анхдагч байсан. За тэгээд энэгээр бол бид нар бол маш олон газрын шагналууд бүтээр багаараа зөндөө юмнууд авчаалаа. Тэгээд манайхыг дөөрөөгөө дагаад одоо энэ хуулбарлаад ч гэх юм уу. Тэгээд энийг сонсоод мэдээж энэ чи дэлхийд дахинд мэдээлэл амархан төгдөг. Одоо хятад, Туркууд, Солонгосууд ингээл одоо өнөөдөр гүзээ сархиныг боловсруулаад ингээл магадгүй биднээс ч илүү хийж байгаа гэж магадгүй. Ингээд ямар ч зүйл нэг бол хийгдсэн. Энэ бол эхний бүтээл. Тэгээ энийг бол аав маань санал болгож ингэж бид нарыг хийлгэжлээ. Тэгээд санаа бол анх өгсөн сэдлийн нөгөөд тэгээд хийж гүйцэтгэх төр баг хамт олон сайхан байсан. Тэгээ бүгд амжилтанд төрсөн. Нилээд хэдэн бүтээлүүд бол гаргасан баг. Тэгээ тэрнээс хойш малын гаралтай төх хийдэг нь ашиглая. Юуг нь яаж ашиглаж болох нь гэдэг судалгаанууд руу нэлийн гүнзгий орж ирсэн. Тэрнээс хойш одоо 20 гаруй жил болж байна да. Мессаслын утас гаргасан гэдэг ч байсан. Одоо тэр бол хамгийн чухал бас манайхаа өөрсдөө энийг хийж чадахгүй шүү дээ. Тэгээ тэрийг сонирхолвол одоо энд хаана вэ? Мессаслын утас. Ер нь бол монголчууд ингээд энэ бол надад жишээ нь үхрээс бэлтгэсэн шүрмэс. Тэгээд яг нөгөө уламжилт монгол аргаар өөр хэдүүлж ингээд цэвэр бэлтгэс монгол аргаар бэлтгэх гэдэг бол бас их онцлог. Тэгэхээр бас л нөгөө ялгаагүй малын гаралтай төв хийдэг ашиглаад юу хийж болох вэ гэдэг санааны цаана үхрийн шүрмсийг боловсруулад мессаслын утас хийх боломжтой. Дээр үед монголчууд шүрмсийг боловсруулад янз бүрийн утсыг л одоо гутал ойж байна. Одоо янз бүрийн тэр суран эдлэл хувцсан арь ширэн юмнуудаа бүгд ингэж юугаар шүрмс утсаар ойдог байхгүй. Гутлыг ойсон тэр гутал 3 үед дамжаад ерөөсөө ханзарддаг монгол гутал орчдөг монгол гутал. Тэгсээр нь ханзарддаг. Яагаад гэвэл энэ шүрмс маш бат бэх үзүүлэлттэй байгаа байхгүй. Тэгэнгүүт нь бат бүхийн үзүүлэлтийг ихлээр судлаад үзээд олон хөвөн утас, даав утас, олсон утас, янз янзын утас гэдэг олон утаснуудын үзүүлэлт бүгд нэг лабораторийн шинжилгээнд бүрэн оруулаад үзэхээр манай шүрмсийн утас бол ижил текс өөрөөр хэлбэл бүдүүн нарийн ижил янзын утасны дайны бат бүхийн үзүүлэлт гарч ирсэн байна. Тэгээд санаа юу төрсэн бэ гэхээр ер нь тэгвэл нэгэнт бат бөх юм байна. Тэгээд дээр нь өөрөө шүрмс гэдэг чинь өөрөө тийм юу малын гаралтай органик шин чан учраас юунд ашиглаж болох вэ гэж байгаа. Энэ бол цэвэр миний санаа. Мессаслын утас хийж үзүүл яасан гэд. Тэгээд мессаслын дэлхийд дахны мессаслын утасны түүхийг судлаад мессаслд ямар утас хэрэгэлдэг ингээл зөндөө судалгаануудаа хийлээ л дээ. Тэгээд яг хөө мэдээж өлөн хоньны өлөнгөөр бол мессаслын утас хийгээд нөгөөх нь яг зөв олон жилийн түүхт олон улс орнууд хийдэг. Энэ тэгэхээр германууд бол голлдог, хятадууд ч гэсэн дээрээ хийдэг. Тэгээд нэвтэрсэн байдаг. Гэвч нөгөөх нь яадаг вэхээр ерөнхийдөө бол жоохон тийм хэрэглэнээс хасагдах шин чанартай болцсон. Голдуу хиймэн гаралтай утаснууд хэрэгэлдэг болцсон байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид нар ер нь бол органик утас ягаад хүний бие юм чинь байгалийн гаралтай юм хэрэгэлж болохгүй гэдэг энийг мессаслын утасны байдал зориултаар яагаад судалгаа туршилттай ажиллагээд энэ шүрмсээ бол иж бүрэн судалсан л да. Гистологийн бүтцэн утас шинжилгээ мэлгээ бүгдийг хийж байгаа. Энэ өөрөө ямар найрлагатай бүтцтэй яа гэдэг нэг гэсэн шүрмсээ ингээд задлаад ингээд одоо ингээд энэ хатцсан чинь Монгол очиод бол одоо ч гэсэн тэгж байгаа. Модон дээр модон алхаар нүдтэй хийжээч төмөр оруулдаггүй. Нүдээ задлаад тэгээ задлсан нэг тийм юм хэлхэлцэн юм сэтг шиг ийм утас юм байдаг байхгүй. Тэгээ тэр чинь ингээд задлаад имрээд гараараа имрээд тэгээ готлойдог бүдүүн юм хүм уцаа хийж байгаа байхгүй. Тэгвэл энийг нарийн утас болгох ямар боломж юм гэдэг нэг судлаад тэгээд энийг ер нь бол туршилтыг янз янзаар хийсэн л дээ. Тэгээ тэрний хүчинд бол яг зүгээр ийм одоо энэ одоо харагдахгүй юм.
Одоо ийм хэмжээний одоо ингээл нарийн хувцас бол ямар уртаар ингээ гаргах боломжтой байна гэдэг нь тогтоогдсон. Тэгээд энэ утсыг ингээ гаргаад зүгээр яахгүй энийхээ нөгөө бат бөхөө үзүүл тасрал даалт. За тэгээд нөгөө мэс заслын утсан тавигдах шаардлагыг яаж хангах вэ гэх тэр шаардлагууд бүгдийг судлаад дэлхийн олон улсын стандартуудын шаардлагыг хэрхэн хангах нь гэдгийг судалгаа үзээд туршилт хийгээд дээр нь анагаахын мэс заслын тэнхимийнхэн болон одоо энэ хөдөө аж ахуйн сургуулийн мал эмнэлгийн сургуулийн оюутнууд анагаахын мэс заслын тэнхимийн багш нартай мундаг том эрдэмтэн багш нартай амтан дээр туршилт хийгээд тэгээ маш сайн ингээд одоо өөр бүр ямар ч өрөвсөх шин чанар байхгүй. Өөр нэгдүгээр органик. Хоёрдугаар өрөвсөх шин чанар байхгүй. Гуравдугаарт нөгөө уусаж яг зүгээр нөгөө өлөн болон химийн гаралтай утсыг бодоход болоод уусаад нөгөө махнаас нэг ялгархгүй тийм байх юм арай хугацаа нь урт боловч ер нь нэг уусах шин чанар нь аюу сайн. Тэгээ ер нь бол тасрахгүй бат бөх гэх мэт ингээд нөгөө нэг утсанд мэс заслын утсан тавигдах шаардлага бүрээ хангаж ирсэн. Тэгээ тэрүүгээр би дэлхийн оюуны эмчийн байгууллагаас зарласан инновацийн шийдэл бидний амьдрал гэдэг уралдаанд инновацийн уралдаанд оролцоод нэгдүгээр эзлээд 2015 онд дэлхийн оюуны эмчийн байгууллага алтан медаль авчихсан баг. Баяр хүргэе. Тэгээд яг хөө тэр гарсан утас маань одоо тэгээд ариун байх ёстой, ариун чанартай. Одоо өрөвсгөө бохирдог байх ёстой. Учраас энийг яадаг вэхээр нөгөө шприц зүүнний үйлдвэр шүү дээ тийм. Манай Монголд одоо тийм боломжтой л шүү дээ. Шприц зүүн нэг удаагийн тариур зүүнний үйлдвэр очиод тэнд очиод ариутгуулад яг нэг шприцний уутан дотор ингэж ариутгуулад ингээд хийцэн. Одоо энэ бол нэг удаагийн 80 санжийн урттай юм нэг удаагийн хамгийн нарийн утас. Тэгээд энэ хоёр цэнхэр нь бол хамгийн дээд зэргийн ариун чанартай гэсэн тэмдэглэгээ. Тэгээд ингэж хийгээд болцсон. Ер нь бол одоо үйлдвэрлэлийг эрхлэх хэрэгтэй байгаа. Ийм түвшинд ич. 20 жилийн судалгааны дараа одоо ингээд бид нар инновац яриад байгаа шүү дээ. Том хурал хийгээд байгаа мөртлөө яг инновац ингээд хэрэгжүүлж чаддаггүй, төрөмж дэмждэггүй. Тэр нь надад харамсалтай санагдаад байдаг. Танд одоо өнөөдөр ингээд 21 аймагт үйлдвэрлэл байгуулчихар байгааз. Тийм. Тэг бол одоо яг тийм. Бүх боломж байгаа ш. Бүх боломж байгаа. Одоо жишээ байхгүй дэмжихгүй байгаа зү. Тийм. Гүзээ сархиныг энэ төр штэ үхрийн гүзээний хар хуулц хайж байгаа штэ байгаль тэр чигээр нь хайж байгаа. Ерөөсөө хэрэгэлдэггүй. Тэшний үеэр бүр хайдаг штэ. Тэгээ тэрийг нохоо шувуу иднэ. Тэгээд яг нэг байгалийн гаралтай өсөж байгалаа шингэхдээ шингээ ялаа шоу батхан шаваал тэгэл ингээд шингээл дуусж байгаа хэрэг. Тэрийг эсвэл хоньны гүзээ сархиныг эдгээр чинь аваад хоньны ер нь бол гиз дотор чинь маш их хаягдж шүү дээ. Аюултай хөдөө бүр тийм бол ястай маш их хаягдж байгаа. За тэгэхээр эднэрийг хаягахгүйгээр бүтээгдэхүүн болгоод материал болгоод ямар боломж байна гэдгийг эндээ яагаад үзээд энийг бол үйлдвэрийн боловсруулахаараа технологи нь бэлэн болцсон. Тоног төхөөрөмж нь зохион бүтээгдсэн. Тэгээд яг тэрийг үйлдвэрлэж өгдөг цех нь байж байна. Тоног төхөөрөмж бүтэн үйлдвэрлэж хүний чинь сургаад өгье. Давай та нар байраа бэлдчих, усаа бэлдчих, тогоо бэлдчих. Тэгээ хүнээ явуулчих. Бид наад үйлдвэрийг чинь байгуулад өгөөгээд би бараг 21 аймгаар явсан шүү дээ. Аймагуудаар явал зайд гэхээр энэ үйлдвэрийг байгуулад өгөөч. Та нарт маш хямдхан. Хэрвээ энэ үйлдвэрийг байгуулчих юм бол тэр хаяж байгаа гүзээ одоо уулын хонхор хормоод одоо энэ малын түүхийд хаягдчих шүү дээ. Уул аваа шиг л хаягдтал ялсраал өмхрэл үз шүү дээ. Тэр чинь бүгдийг аваад ингээд гүзээнүүд сархиныг бүх юмнуудыг аваад ингээд боловсруулад гиз дотор нь бүгдийг одоо нөгөө нэг хатах төхөөрөмжөөр хатаагаад борцлоод гэрийн тэжээр амтны хоол хийгээд ингээд ерөөс хаях юмгүй болгох бүрэн боломжтой байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр л ажиллаад байна. Тэгээд ингээд аймгийн орон нутгуудаар ингээд явахаар шүү дээ. Би жишээнд ховдын жишээ хэлээ л да. Ховдод очсон чинь юу яаж байгаа байхгүй. Ховдын яг засаг дарга хамгийн газар хорлуулж ирсэн. Одоо 2019 онд. Тэгээд яг тэр хурал дээр юу ярьж байсан гэхээр тэр нөгөө малны адилгаанаас гарсан тэр ингэр хармаад байж байгаа тэр малын гиз дотор энэ юмнуудыг одоо булах малахын тулд хавртаа 45 сая, намртаа 45 сая булах гэж мөнгө зарж байгаа байхгүй. Хүүшээ та нар болчихоо надад 45 сая нийлүүлээд 90 саяараа яг нэг үйлдвэр яг аймгийнхаа төвдөр байгуулчих. Тэгвэл ядаж санд гүзээнүүд чинь бүгд ашиглагдана. Гиз дотор элэг ууршиг зөрөх нөгөө 5 цул чинь бүгдээр сайхан хатаг камераар ороод борчлогдоод сайхан малын тэжээл болоод ирс чинь. Ингээд ерөөсөө хайхан байхгүй болно шүү дээ. Ингээд яс чинь нэрээ тийм байл гэсэн тэгээд одоо өнөөдөр хийгээгүй л байна. Өнөөдөр аль ч аймаг дээр энэ үйлдвэр байгуулагдав. Аймаг орон нутагт ч юм уу төрд наачаа ашиггүй шүү дээ багшаа. Тэгвэл яг дэмжихгүй. Тий. Уг нь бол одоо өөртөө рекламдаж яаж одоо улс төр хөөцөлдсөн хүмүүс ч ойлгохгүй л дээ багш. Харин тийм л ах шиг байна. Тэгээ уг нь бол ийм байхгүй юу.
хэрвээ нэг мундаг улс төрчин бол шүү дээ. Орон нутагт энэ үйлдвэрийг байгуулсан гот яах вэ? Өчнөө хүмүүс ажилтаа болно. Өчнөө хог хаягдлууд байхгүй гай болоод байгаль сайхан цэвэрхэн болно. Тэгээ эн чинь үлгэр жишээ нөгөө улс төрчтэй бас айгүй гоё загвар болчмор санагдаад байна. Би бол тэгж бодод байдаг аахгүй. Тэгэхээр хөдлөхгүй юм бүр гайхаад тэгээд энэ том юм хөрөнгө оруулалт шаардж байгаа мөхөр үгүй шүү дээ. Нэг баяны өдрийн оройны хоолны карманд нь явж идэг 100 сая төгрөг л авах. Харин тийм аймаг болгоно нэг гэхэд нэг аймаг 100 сая байхад л болох гэдэг байгаа аахгүй. Тэгээд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгө гэж одоо ингээд жижиг үйлдвэрүүдийг дэмжинэ гэж яаж нэг хоёр жижиг үйлдвэрийн 50 сая нийлүүлэл нэг үйлдвэр байгуулчихлаа. Аймаг болгон тэр байтал сум болгон дээр байгуулчихвал ерөөсөө энэ малын гаралтай түүхийг хаягдахгүй юм байхгүй. Тийм боломжууд бол зөндөө байгаа. Энд чинь ганцхан гүзээ сархиныг авах юм биш. Нөгөө тэр 5 цолууд чинь бүгдийг хатах камераар оруул хатах камерыг айгүй хөөрхөн хямдхан хятадын төхөөрөмжүүд байна шүү дээ. Тэдрийг авчраад одоо ингээд чинь тэр одоо нэг аймгийн төв дээр ингээд ажилгүй яаж байгаа нэг мөрөтө тоглоом тоглосон мотоциклд надад айл хийсэн залуучууд бүгд ажилтаа болох байхгүй. Тэгээд ажилтаа болгох тэд нар орлоготой болгох тэд нар усаас авдаг халамж нь байхгүй. Халамж авах байл. Амьдрал нь дээшлэн. Гэхдээ тэгээ сайхан юмнууд зөнтэй байгаа шүү дээ. Ингээд тэр ус төрчид ч гэсэн сонгуулаа өгнө шүү дээ. Баярлалаа тэгээд. Ядуурлын тойрог гэдэг шиг аз жаргалын тойрог гэдэг юм бид нар бий болох боломжууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би өөр тийм юм хөсөж агиох аймагуудаар нэлээ явсан. Ер нь бол би тэгээд тэр 2015 онд дэлхийн оюуны эмчийн байгууллагын алтан медаль авсан чинь надад нэг Солонгост олон улсын хурлд оролцооч гэж урилгаар ороод би тэгээд тэнд чинь бас нэг симпозиум юм нэг янз бүрийн тамрагдаад бас их нэлээ ялаа. Тэгэхдээ тэрэн дээр очиж нэг илтгэлээ тавихгүй юу. За. Ер нь монголчууд баялаг ард түмэн сайхан уламжлалтай байгалийн гаралтай түүхийн идэ бүрэн дүүрэн ашиглаад гэх юм бол бид нэр дэлхийд байхгүй юм хийх боломжтой. Жишээ нь бидний анхдагч бүтээгтүн гэдэг энэ гүзээ сахин ярихгүй юу. Тэгээ бүтээгтүн гэсэн чинь солонгосын айгүй айхтар. Тэр тэнд нөгөө дэлхийн олон орнуудын дандаа нөгөө шинийг санаачлагч бос гаргагч хүмүүсээ цуглуулад хуралдаад тэнгүүдэд тойруулаад тэнд бүх нөгөө там хөрөнгө оруулалт хийснээр баячуудад цуглуулсан гэдэг. Тэгэхээр хурал дээр намайг илтгэл тавиад буугангууд нэг хүн уулзал шууд нэг солонгос орчуулагч нар нэг хүн уулзал юу гэж хэлсэн гээд та сарда энэ ийм гүзээ сархинагаар боловсруулсан задгаан мөнгөний тэр сарда 200 мянган ширхгийг үйлдвэрлэж чадах уу? Бид тэр загвараа өгөө танаа дизайныг би бас нэг сайн яахгүй байна. Шохгүй байна. Гэхдээ бид нар загвараа өгнө. Танаа материал бол өсө гайхамшиг. Тэгээд тэгж чадах уу гэж аахгүй. Сард 200 мянган ширхэг. Тэгэх юм бол манай Монгол бол ерөөсөө нэг ширхэгч гүзээ сархиныг хаягахгүйгээр энэ өхрийн гүзээний хар хурал саягдахгүйгээр солонгосын захиалгыг хийчихэд бол өстэй хідэн их найдын орлого олох боломж байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд чи манайх нэг ч үйлдвэрээ байгуулдаг. Өнөөдөр 2016 оноос 26 он бүтэн 10 жил болж нэг ч үйлдвэр байгуулдаг. Ингээд судалгааны ажлын үр дүн зүгээр л одоо ингээд амьдрахгүй ингээд явж байдаг. Бидний юм хуулаад хятад солонгосоо төрөхгүйд юм хийгээл яваад ичдэг. Санаа бол Монголоос анхаарсан. Үр дүн бол яаж одоо энэ ширмэс утасны үйлдвэрч гэсэн байгуулах гэж одоо ингээд ямар хэцдэг чи болохгүй байгаа байхгүй. Юу нь болохгүй гэхээр бас л манайхаас шалтгаалж байгаа. Тэгэл одоо би бол маш их юм хүлээлттэй байж дараагийн юмудаа бас гаргаж ингээ бүтээлүүд өгн хийх гээл ингээл оролдол байна л да. Эрдэмтдээ тоохгүй тий. Монголын улс төр тийм байна л да. Одоо сархинаг гүзээ шүрмэс гэл ингээ тоолохоор яг хэдэн төрлийн юугаар юу хийсэн байна та? За одоо энэ дээр байгаа энэ хөөрхөө одоо энэ бол одоо жишээ нь юу? Өхрийн өнхөлцгний хайс өрцний хайс гэж байгаа байхгүй юу? За тийм. Өрц өнхөлцгний хайс чинь одоо зүгээр ерөөсөө одоо чинь өнхөлцгэнд одоо хоньны өнхөлцгэнд одоо магч ихэд хүүхдүүдэд хэдүүлэл ингэждэг тийм үү? Өхрийн өрцний хайс бол хошноос ихэхэд нөгөө нэг гургалдаа юутай ихэхэд хэрэгэлдэг шүү дээ. Тэгээд идэл хэрэгэлдэг байхгүй юу? Идэл өнгөрдөг. Гэтэл тэр хайснуудыг бэлтгээд аваад ингэх юм аваад үйлдвэрийн аргаар бас боловсруулах технологиг гаргасан чинь яасан гэхээр энэ бол маш сайхан чанарын илгэн материал гарч ирсэн байхгүй. Тэг бүр айгүй сайн гоё юм. Энэ зориуд ингээд буддсан байж будаагүй ч гэсэн бас байж байгаа. Энэ зүгээр ингээд янз янз юм бэ. Ягаар бид ингээд бүр хийж үтсэн ингээд туршилтаа. За тэгээд энэ материал ингээд нэг илгэн материал тавигдах стандарт шаардлага үзүүлэлтүүд ямар үзүүлэлт гэдэг юм бэ гэдэг энтэй ингээд харьцуулаад үзэхээр тэрний шаардлагыг бүрээ хангачиж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ яаж ингэхээр бас мөн цааш. Одоо энийг жишээ нь энэ илгэн материалыг энэ өхрийн өсний хайс, өнхөлцгний хайсыг
боловсруулаад материал болгосон ард түмэн Монголоос өөр хааж байхгүй. Монголчууд л анхдагч. Энийг одоо хинч дөөрөөгүй л. Мөн л оюуны өмчийн мэдүүлгээ өгсөн чинь арсны технологиос ялгарх юм алга гэ патент өгөхгүй да бид нар сатаар бол одоо 2 дахь шатныхаа патентаа мэдээллийг жоохон заргатайхан шиг өгчээд ингээд суучих. Тэгээ энэ бол одоо жишээ нь маш сайн чанарын илгэн материал болно. Өөрөөр хэлбэл нүдний шил зүүдэг хүмүүс одоо манай залуу бол нүдний шил зүүж штэ. Маш сайн чанарын илгэн алчуур нүдний шил арчдаг штэ. Машины шилийг ганган үнэтэй том мундаг машинтай хүмүүс л аюу сайн чанар илгэн алчуур гэж байгаа байхгүй тий. Тэрийг хангах хэмжээнд боловсруулах бүрэн боломж байна гэдэг тагтагдсан байна. За дараа нь бол одоо жишээ нь хайчдаг ерөөсөө анзаардаггүй гэдэг нэг эр малын засааны арьсан шүү дээ. Хургын зас тий. Тэрийг одоо тэгэл ерөөсөө одоо идэл тэгэл арьсыг хайж шүү дээ. Гэтэл тэрийг бол ингээд яг аваад өөрийн яг арьсыг боловсруулах хэмжээнд ингээд боловсруулах шагааны ут одоо энэ бол ингээд жишээ нь шагааны утаас хөөрхөн энэ дөрвөн бэрх шагаа хийсэн гэдэг тий. Ингээд юм чи байж. Тэгээд тэгээ энийг ямар санаатай хийсэн бэ гэхээр нөгөө юу яаж байгаа юм. Шууд дөрвөн бэрх боцсон шүү дээ. Тийм бай. Тэг ямар санаатай хийсэн бэ гэхээр химэртэй явна да гэж. За энэ яасан гэхээр нөгөө энэ Австралиуд гэсэн кенгурууныхаа энэ засааны арьсыг боловсруулаад яг ингээд бүтнээр нь боловсруулаад энэ ингээд $15. Зөө. Энийг авах гэж жуулчид одоо зүгээр энийг авахын төлөөлөл явуулдаг байх нь шүү дээ тийм ээ. 3 сая жуулч бол илбэг ирдэг гэж байгаа. Гэтэл манай мал чинь одоо жилд нэдэлж байгаа бод богийнхаа бүх засааны арьсыг одоо сэтгэл хайшлаад нэдлэл гаргаад арьсыг авч штэ. Тэгэхээр чи энийг нэг тусад нь аваад боловсруулж одоо ингээл ямар сайхан боломж байна. Тий. Энийг одоо нэг зүгээр одоо доотлол нь бодоход бид нар $8 бодлуулах боломж байгаа байхгүй. Би ч одоо бас аж үйлдвэрийн инженер эдийн засгийн бас амар эдийн засгийн тооцоо хийдэг байхгүй. Тооцоо хийгээд байгаа. Үйлдвэрийн тооцоо хийж үзэхээр ер нь тэгж санагддаг байхгүй. Ямар их мөнгө олох боломжууд байна манай Монголд гэлтэй. Тэгээд юу яаж байгаа. За одоо яг хөө зүгээр ер нь ашиглах бол малыг бол ер нь бол амьд дээр нь одоо сүүг нь авч ноос хялгас хөөрийг авч гэх мэтэр ингээл тий. Тэгээд одоо малын сүүнээс одоо монголчууд дээр бас будаг гаргаж ирсэн билээ шүү дээ. Фермерийг яагаад сэргээж болохгүй гэж. Тэгээд няцсны дараа бол яг хөө махын аваад арширыг аваад ингээд ер нь бол мах аршир ноос ноолоор одоо ингээд түгээмэл одоо үйлдвэрлэл эрхэлсэн манай Монголд бол хөгжсөн юмнууд бол байна уу байна тийм. Монголын ноолоор бол дэлхийд гарцсан байна, сайхан байна болж байна. Гэхдээ өшөө өөр дэлхийн өөр хааж байхгүй. Ерөөсөө анхдагч тэгээд органик ялангуяа малын бэлчээрийн мал аж ахуйтай малын эд эрхтнүүдийн тэр бат бөхөө үзүүлэлтүүд маш сайн байдаг байхгүй юу? Одоо фермерийн малын үлэн гэц бэлчээрийн малын үлэн гэц хоёрын нөгөө суналтын чанар одоо тасралтын дац эдрийг ингээд зөвлөсөн 3 дахин өндөр байгаа байхгүй. Бид нар одоо тийм судалгаа хийж үзсэн. Тэгэхээр тийм сайхан үзүүлэлтүүд тэр сайхан өв сургамд идж байгаа тэр сайхан бат бөхөө үзүүлэлттэй тийм юмнуудыг бид яагаад ашиглаж болохгүй гэж. Одоо миний бас нэг биотехнологийн хүмүүс санал тавиад байдаг юм бол юу гэхээр малын өнгөр байна шүү дээ тий. Одоо нэг хосыг шавхаргаа өлөн гисийг шавхаргаар өнгөр гардаг шүү дээ. Гис арилгахад эмхтэй хүмүүсийг гар нэг гоё ингэж болбороо цагаан болдог шүү дээ. Айгуу гоё болдог шүү дээ. Тэр чихэр бөөн коллаген аахгүй. Тэрийг аваад тэрийг яаж боловсруулах вэ? Тэрийг нүртэл би өөрөө тогтоочод байгаа шүү дээ. Маш огцом авангуудаа шууд огцом өндөр температурт хасах 60-аас 80 градус температур шууд хөлдөөх байхгүй. Хөлдөөсний дараа хатаацны дараа нунтаглал тэгэл одоо жишээ нь одоо юун тэр Франц юун солонгос нүүрний тас мас юу вэ? Тэрийг бүрөөсөө супер юм байна тийм гоё нүүрний тас их боломж ингээ биотехнологийн хүмүүстээр уриалал гуугаал зарлал байгаа байхгүй. Ер нь бол малын гаралтай төхөө эдийг ашиглаад өнөөдөр Монгол улс одоо жишээ ноос ноолорыг боловсруулаад 40 гаруй төрлийн арьсны гэхэд 30 гэдэг чинь сүүгээр гэхэд чинь одоо ааруулаа эдэм одоо чимийн арх марх гэх мэтэр ингэсээр бас нэг 30-аад гэх мэтэр ингээд 200 төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа байхгүй юу. Тэгвэл ойртоос хийхгүй байгаа ахаад 200 бүтээгдэхүүн хийх боломж байна гэж бид нар үздэг байхгүй. Тэгээд тэд давай тэднийг хийе л да бүгдээрээ. Ер нь бол дэлхийн зах зээлд гарах технологийн хөгжлөөр гарах 2 стратеги байдаг байхгүй юу? Нэг нь бол ер нь гүйцэж хөгжих стратеги.
Монголчууд одоо тэр электрон техникээр ч юм уу наана технологиор хизээс тэр Японыч гэдэг юм Америкч юм уу Германыч гэдэг юм гүцэхгүй. Одоо нэг уралдааны морины шарон таасанд дарагдаад араас нь дахиад гүцэхгүй. Тэгэхээр бид нар тим юм дээр гүцэхгүйгээс юугаар гүцэхөөр амдаж хөгжих стратеги гэж байдаг аахгүй технологи хөгжлийн стратеги. Тэр нь яах вэ гэхээр дэлхийд байхгүй юмраа даваа энэгээр бид нар гүзэн сахиараа яаж шүрмсөө уцаараа яаж энэ өрсний хайрс өнхөлцгний хайрсаар одоо энэ дэлхийд байхгүй юмараа бид нар гараа л та дэлхийд. Тэгэх юм бол одоо анх л одоо нэг Герман аймар мундаг эрдэмтэн гэсэн байгаа хгүй. Дэлхий гэдэг бол нэг завь юм аа. Тэр завин дээр ингээ улс орнууд байж байгаа. Улс орнууд өөр өөрсдийнхөө үүргээ биелүүлээд байж байгаа хэвээр. Хин сэлүүртөө хин одоо хүндийн даацсан тооцоомоцог нэгээд явах ч гэдэг ч юм уу тийм юмуд байдаг. Тэгвэл Монгол дэлхийн энэ гэдэг юм дээр хаана байх юм бэ гэдэг юм гэх юм бол бид юугаар гарч ирэх юм, юу танигдах юм гэдэг цөөхөн хүн амтаа ч гэсэн бид нар монголчууд бол гайхамшигт ард том тий шинэ бүтээгдэхүүнээр гараа л да. Цаа шинэ бүтээлээр гараа л да. Цаа шинэ нэр төрлийн юмараа гараа л да. Өөр хаач явахгүй юмар гараа л гэж ийм л юм ярих дуртай би. Тэгээд энэ Жанцнараа хэлсэн байдаг чинь монголчууд бол өстой дэлхийн дэлхий дээр бол ерөөсөө алмаз совд эрдэн шиг тийм үн цэнтэй ард том үндэсдэг. Яг гэхээр хэдгчнээ цөөхөлж гисэн байгаль их дэлхийн мал хүн бүх юмыг жигт бүгдийг хайрлаж ирсэн. Ерөөсөө юу ч хохироож байгаагүй. Одоо маш тийм үү энэ дэлхийд зохицож амьдарч чаддаг тийм ард том учраас үн цэнтэй үндэстэн мундаг Монголын ард том бол азтай гэж одоо ингэж хэлсэн. Яг үнэ. Айгүйх боломжтой байгаа. Түүхийд нөөц болцоо нь хангалттай байгаа байхгүй тийм үү? Тэгэхээр чи нэрээ ашиглахгүй чадахгүй. Одоо жишээ нь малын манай шитээсийн нэг багш байгаа шүү. Одоо би нэрийг марчээ. Тэгээд нүүнээс адууны цуснаас цавуу гаргаж авсан байхгүй. Маш сайн чинарын цавуу гаргасан. Тэр бүр одоо ингээд баг нэг деталидаа нэг төмөр металлуудыг хүртэл наах хэмжээний цавуу гаргаж. Гэхдээ зөндөө боломжтой байгаа байхгүй. Одоо өхрийн тойрог бид нар судалсан бас. Өхрийн тойроо чи бас айгүй ичтэй юм билээ ш. Маш их сайн чинарын айгүй уурглаг одоо гоё фермент юмнууд бол байдаг. Тэгээд тэндээс хамгийн гол нэг юу гарсан гэхээр нэг Английн эрдэмтэн өхрийн тойроноос яг нэг гал унтраах хөөсийг үйлдвэрлэх тэр боцыг гаргаж авсан юм байна. Тэгсэн чи тэр боцыг манай өхрийн тойроноос бол өшөө 3 дахин илүү гаргах боломж байгаа байхгүй. Гэтэл туурайгаа яаж манайха хайж байгаа юм. Зүгээр л хайж штэ гоо. Тэр одоо нэг байгаль дээр бол зүгээр хог болол үлдчихэж штэ. Тэр өчнө ерөөсөө юу ч хаях юм байхгүй. Өсөө үнэхээр түрүү анх хэлэхдээ хэлжсэн нэг амьсгалаас бусдын бүгдийг ашиглах боломж юм гэдэг. Тэгээ би нөгөө хэлээд байгаа шин тэр 200 бүтээгдэхүүн бүр илбэг хийх юм байна гэ бүр тоолоод гаргацсан байгаа. Фанер цаас одоо юу байдгийг цавуу бүх гүнэрээ бүх юм гаргах хийх боломжтой байна. Тийм л юм их сонирхож байна. Та олон улсын хуралд явсан чинь гүзээний савхин занга авчаад $30 зарыдаа гэсэн чинь $300 булаацалсан гэдэг чинь тэрийг ярих уу? Тийм. Энэ нөгөө яг энэ гүзээ савхаар хийсэн юм байсан да Японд явсан байхгүй. Тэгээд нэг гүзэн сахиар ингээ яг янз янзын бид бүтээгдэхүүн хийсэн. Ер нь бол 40-од нэр төрлийн янз янзын жижиг идлүүд хийхэд тохиромжтой юм байна хийсэн. Тэгээд хоёр зангаа өгчөө бол за ингээд аашаад тэгээд үзэсгэлэнгийн дараа заруул зарчаараа гэдгсэн чинь хоёр Япон бүр булаацалцсараа бүр сүүлдээ бүр хоорондоо үнэн аялцаад тэгсээр $30-аар $300 авчиж байгаа байхгүй нэг нь. Тэг яагаад ингэж өгөөд асуусан чинь нэгдүгээр тэр авсан хүн бол би зангаа цуглуулдаг сонирхдаг хүн. Миний хобби зангаа цуглуул. Хоёрдугаар би энэ дэлхий дээр ингээд одоо өдөө ингээд 70 гаруй настай хүн байгаа шүү. 70 гаруй наслж байгаа хэвээр малын гүзээ сархингаар материал хийн гэдгийг би амьдралдаа анхудаа сонссон. Би сонсорчгүйсэн баг тийм төсөөлөгүй. Ийм сонин материалаар хийн гэдэг бол миний цуглуулга маш үнцэнтэй юм байх болно гэдэг бүр шагшраад гайхаад энэ монголчууд нэр агуу ард түмэн ингээ бүр айгуу гайхаж бүр хэлжсэн. Тэгээд тэр бол үнэхээр бид нар бол нэрэ бахархал. Тэр нэг $300 хөрөх мөрөх бол яг нэг удаагийн асуудал. Магадгүй тэрийг одоо жишээ нь сонирхсан хүн гэж аваад сонирхоогүй нь бол $10 ч юм аав юм аа гэх л ахал та. Гэхдээ л одоо тэр гадны хүмүүсийн тэр хөгжилтэй орны хүмүүсийн гайхшрлыг төрүүлнэ гэдэг бол үүндээ бол Монгол гайхамшиг байхгүй тий. Би бол тэрэн дээр айгүйх баярлаж явдгийг тэгээд айгүйд. Олон улс орнууд тэгээд яг энэ патентыг чинь хэрэгжүүлээд өөрсдөө үйлдвэрлэх гэхээр та
энийг одоо өгөөгүй Монголдоо л яана гэд ингээд 20 жил болоод байдаг. Гэтэл Монголын төр ч юм уу дэмжсэн юм байхгүй байгаад байдаг тий. Тэгэхээр хаяа гонигтай байгаа. Гонигтайгаар ярих уу. Ер нь энэ гүзэн сахины үйлдвэргээ яг түүхийдээ төсгөж байгуулах учраас Монгол байгуулахаас өөр арга байхгүй тий. Энийг бол гадныхаа нэх юу байгаагүй. Тэгвэл ер нь Монголдо ядчил 21 аймагтай байгуулчих гэсэн чи дийлэхгүй болохгүй. Ядчил одоо нэг 5 бүс тий 6 бүстэй ингээд нэг бүс өстэй нэг байгуулчихсан ингээд өнөөдөр хүртэл яриад явж ин тэгэл дийлэхгүй л байна. Гарахгүй байгуулчихлаа. Хөхгүй л байгаа байхгүй тэг бүр гайхаад. Сайн тий. Энэ бол одоо өөр ямар ч асуудалгүй байгуулагдчих боломжтой. Ширэмсээ утасны тухайд бол яалтчгүй надад нөгөө дэлхийн оюуны өмчийн байгууллага алтан медаль авангууд олон газраас саналууд ирсэн л дээ. Тэгээ саналууд ирэхдээ яаж юм гэхээр жишээ нь Японы нэг Сумитама корпорацийн төлөөлөгчийн газар манад байдаг шүү дээ. Хятадын элчингээс басны хүнийг ингэж явуулж бүр сургууль дээр ирж уулзаад над дээр уулзаад тэгэл ингэж байгаа байхгүй. Энэ үйлдвэрийг чи хамт байгуулъя. Тэгээ одоо ер нь наад чинь бол аюул манайх мөнгө гаргая. Бид мөнгө гаргая. Таны оюуны өмч чинь эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Тэгээд та оюуны өмчийн хөв хишгэ хүртэд явна зэнтэр гэдэггүй тэгэхээр үгүй би энэ одоо санаа маань одоо ерөөсөн Монголоос гаралтай. Дээр нь эн чинь Монгол уламжлал дээр суурилсан. Дээр нь эн чинь Монгол өхрийн ширэмсээр хийсэн туршилт хийсэн юм учраас бид нар Монголд л энэ үйлдвэрээ байгуулна. Тэгээд дээр нь дэлхийд Монгол нэрээр гаргамаар байна. Монголын үйлдвэр үгээд Монголд үйлдвэрлэв гэж гаргамаар байна. Ингэжээж бид нар эн чинь Монголд одоо дэлхийд Монголоо таниулмаар байна гэж амар томроо тэр үед чинь 15 он гэсэн. Тэгэхээр өнөөдөр тэрээс үйлдвэр мань байгуулагдаагүй л чинь. Тэгэхээр гонигтай байхгүй яах юм байр. Тийм биз дээ. Ичээд байх юм. Өдийд бол би одоо үйлдвэр байгуулсан бол өө станаар сайхан дэлхийд гаргацсан энэ гэж сайхан явж байгаа л шүү дээ. Үнэхээр боломжтой энэ бүх шинжилгээ лабораторийн шинжилгээ бүх юмар батлагдаад нотлогдоод үр дүнтэй сайхан ажиллаад үгүй яаж энэ санаа гаргуу маргуу гэл ингээл шагшраад байгаа мөртлөө үйлдвэр байхгүй байгуулж чадахгүй. Одоо яг үндэ бол манай бие бол насаараа ингээд эрдэм шинжилгээний байгууллага их сурвалж багшилсан ямар ч бизнес хийсэн байхгүй хураасан мөнгө байхгүй өөрөө байгуулахыг байгуулж чадахгүй. Энийг байгуулад өгөөч айл Монголда байгуулчихъя гэх юм бол манай Монголд л хэрэгтэй гэл. Одоо жишээ нь гүзэн савхаар хийсэн жижиг эдлэл ингээд төрөөч мөрөөс төлөхөр асар масрыг төрийн худалдаа авалтаар аваатгаач гэл одоо 10 жилийн өмнө л би зөндөө хашгирчсэн. Тэгэх юм бол үйлдвэрээ байгуулчин төрийн худалдаа авалтаар авчих бол энэ борлуулалтын асуудал ямар ч асуудалгүй шүү дээ. Тийм шүү. Юу материал ирсэн. Тэмцтэй. Гой төрөөч харахаар байгаа байхгүй. Юу харин хүмүүс тэгсэн юу матер могоо аршгүй ин чинь. Энэ хоньны энэ сархины энэ хээ чинь биш үү? Дахин тавтагддаггүй яг нөө хурууны хийшиг дахин тавтагддаггүй тийм шин чанартай гэж байгаа. Тийм гоё. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс чинь нөгөө нэг дахин давтагдахгүй ертөнцийн дээр ганц гэдэг юм даги дуртай шүү дээ тий. Тийм юм хийх боломжууд байгаа л байхгүй. Сонин тий. Энэ хөөрхөн энэ савны гадуур одоо юуны сав байж болох юм. За тийм яг жижиг ингээл хөөргөний одоо ингээд хавтаг жижиг хөөргөний хавтаг байж байгаа юм тий. Тэгэл энэ яг бас тэгээд жоохон гоё болох гал ингээд савхины оруулаад ингээл яаж хийж ингэж болж байгаа юм. Ингээд жижиг хөөрг одоо ингээд хөөрх юм бэ. За эмгтээчүүд нэг хөөрг яагаад вэ? Эмгтээчүүд энэ ч гэсэн тэгтээ нөгөө загсны юмар усцгүй гэдэг шиг яг ийм өнгөс юу надад байдгүй гэдэг зүйдэл мэдлэлтэйгээр ингээ хамаагүй ингээ хийсэн. Энэ хавтганууд ингээ хийж байна. За энэ бол жижиг одоо ингээ за одоо нэг настай хүн даралт март өсчүүл гэдэг 50 г 100 г 50 г энэ бол нэг 50 г-ийн хэмжээтэй юм шиг байна. Одоо хэмжиж үзээгүй шүү дээ. Энэ нэг юм чад ингээ зүгээр ингээ сархиныгаар ингээ бүрдсэн. Ингээл энэ аягүй их сонирхол хүмүүсийн тамхиныг эрийг бас бүрж өгсөн би. Талыг бүрж өгсөн. Тэгээд ингээ гоё ингээл бүр хүмүүс аягүй их гайхдаг. Тэгээд хэрэглээ бол байгаа. Гэхдээ манай Монгол зах зээл үндэ жижиг л. Тэгээд би одоо ийм юмнуудыг хийгээд би бол яг үндсэндээ дэлхийн 20-д орноор аялсан. Янз бүрийн ажил албаны амны янз бүрийн яв болгондоо ингээл дандаа энийг дандаа авч явдаг. Сурталчилдаг, сан залсуулга судалгаагаа авдаг. Ингээд тэгээ Португалд би нэг сар болсон л да. Тэгээд ингэж яхад тэгээ энэ ингээд яваад олон хурлын хувь дээр ингээд оролцол ингээ хүмүүсээс яхаар ингээд яаж энийг ингэж боловсруулсан бэ гэхээс илүү яаж ийм санаа төрвөө энэ Монголын ард түмний л онцлог гэж би тэгжсэн тийм бүр яаж ийм санаа төрдгийг тэгээ тэр их сонирн байна гэж асууж ирсэн. Тэгэхээр бүр үнэхээр наадах чинь саяар нь ирэхэд манай португалчууд авна да саяыг бол стилбэг авна гэж бодож байгаа. Бид нар саяыг хийж үлдээл Португал руу яаж ирж байна, Америкт авч явлаа болж байна. Экспортлоод байж болно. Экспортлох бүрэн боломж байна. Одоо Францад байна, Германд байна, Шавнар байж байна.
багшаа материалын явуулчихлаа бид нар стадийн гүжигийн гэж гэдэг юм уу одоо нэг цүнхний загвараар нэдрийн гоёугаар H&M-ийн чинь гэсэн тий өөр загвараа өгөөд бид нар хийгээл одоо ингэх юм биш үү. Тэгэхээр та материал боловсруулж явуулаач гэж ингэж байгаа юм. Хаавын дэгөө үйлдвэр байхгүй. Тий явуулах материал байхгүй. Тэгээ Монголын төр эмгэнэлтэй шүү. Яг жинхэнэ ингээ юм хийж байгаа эрдэмтдэд дэмжихгүй. Тэгээ инновацийн хуралд зөндөө мөнгө зарцуулаад шүү дээ. 100 саяараа. Тэгж хурал хийж яад тхий нэг үйлдвэр барьж хэрэгтэй шүү. Худлаа яриад л яагаад байгаа. Тий. Элдв хурлаа бол аягуулсаа хийж байгаа. Хурлаа хийгээл тэгмээрээ ингэмээрээ гэл ингээд яриад байгаа. Гэхдээ нэг үйлдвэр амьдрал дээр буухгүй байхгүй. Би бол харин тэрнтэй бас яг санал нэг. Яг юм хийж байгаа тань шиг юм хүнийг дэмжихгүй бас. Дэмжихгүй шүү. Дэмжихгүй. Гэхдээ одоо ингээд ерөөсөө өнөөдөр үйлдвэр байгуулах юм чи дэмжихгүй л гэсэн үг шүү. Тий 20 жилийн дараа ингээд ахаал яриа сууж байгаа. Ингээд яриа сууж яадаг. Тэгээд үйлдвэр байгуулаад өгөөч, гуйж, хөдөө орон нутгаар их явлаа танилцуулж ин стогоо юм нэрээ тийм байна гэж чинь тэгэл яг байгуулсан байхгүй. Яагаад тийм би бүр заримдаа ингээд энэ манай монголчууд ер нь тэгэхээр нэг тийм их сонин арт юм мэдгүй тэрийг болоод би тайлбарлаж мэдгүй судалж үзэг болохоор бас судлаач хүн хамаагүй юм ярьж болохгүй бас. Сайхан цаг ирэх билгүүтэй чи одоо нэг улс төрийн нэг юм уу биш шүү дээ. Юм хийж байгаа үнэ дэмжихгүй. Ер нь сайхан цаг ирнэ л гэж итгэдэг. Сайхан ирээдүй гэж ирэх байх л та гэж одоо итгэлтэй хэлхээс тээ. Хөдөө орон нутагт ингээд яг 21 аймгаар явсан хүний хувьд хэлэхэд нөгөө хүүхнүүд өөрсдөө тий зүгээр жижиг сажиг юм гар урлын бүтээгдэхүүн хийцэн байдаг л та. Үзээ сархин гар ч юм уу харагддаг. Тий. Тэр нэг дандаа гар аргаар. Тий гар аргаараа. Тий нөгөө үйлдвэр юм биш. Үйлдвэр юм биш нөгөө Монгол аргаараа хийчихэр яг нөхөр нэг үнэр нь ерөөсөө ажилтдаг. Тийм байна. Дээр нь хот идэр ингэж гоё бодож чаддаггүй. Тийм. Ийм гоё бодгонуудыг бол идэр ерөөсөө тэгж гаргаж яаж чадахгүй. Ямар ч тийм гиз дотор нь өнөр байдаггүй. Байхгүй. Ямар ч гадныхан гэлэнгууд гүдсээр хийсэн гингүүд гэл хүншиж үзээ бүр гайхаад идэх байхгүй. Өнөр байхгүй яа л гэж чинь савхил юм чинь савх болж байгаа. Нэг төрлийн савхны материал. Тийм ээ. Тий. Төрөвч мөрөвч бол. Тий, төрөвч янз янзын PC хийсэн зөндөө юм ийс. Одоо дааш ингээд тэгээд байхгүй тэгэл хүн амтны гуйхаар нь тараагаал ингээд дуусаал. Та өөрөө одоо ойр зуртаа хийгээд зарж марсан тохиолдол байгаа юу? Байхгүй. Бид нар ч одоо нөгөө үйлдвэр туршилтын цехтэй манай эрдэмтний хүрээлэн өнгө үйлдвэрийн судалгаа үзэр туршилтын цехын дээр ингэж хийгээл туршилт ягаал тэгээд нөгөөдгийнхээ дээж ягаал ингээд танилцуулаад тэгээд нөгөө баг багаар хийдэг. Тэнд чинь нөгөө судалгааны төв учраас тэгээд тийм масс үйлдвэрлэл байхгүй. Тэгээд түүхийдэг бэлдээд гүгээд явж яадаг тийм хүмүүс автаач хүмүүс байдгүй цөөхөн ажилтдаг болохоор чинь тэгээд юу. Ер нь дотоодын аялал жуулчлал гэсэн сүүлийн хэдэн жил одоо намайг 17 онд явж байхны хүмүүс аялдаггүй байсан чи одоо маш их аялдаг болсон байна. Сум болгонд бараг л үйлдвэр барьчмаар. Тий яг билээ шүү дээ тий. Тэгэл тэгэр явж байгаа хүмүүс ингээ худалдаж авна шүү дээ. Би лав юм төрөвч байвал авна. Хамгийн дөрөнд авна. Харин тий. Яг бид нар яг энийг чинь 2005 он тайлангаа дуусгаад 8-аас 11 оны хооронд нэг хэсэг жоох үйлдвэрлээд Эхлүүрийн нэг 5 давхарт бэлэг дурсгалын тасаг цэцэг төв өдр дээр тавиад тэгээд хүмүүс нэг дотоод зах зээлийн судалгаа хийх гээд нэлээд хэдээр нь зарж үтсэн л дээ. Зүгээр 50 гутал маргааш нь байхгүй болчихдог. Тэгэхээр зэрэг өөрөө эрэлттэй дотоод эрэлт бол байна. Гэхдээ яг манай хэрэглэгчийн тоолцоог учраас багал яг нэг хүн би мэдээж 3 юм авчиад 5 дахыг болохгүй шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр Монгол зах зээл бага учраас төрөний хэллэгтэр солонгосын захиалгыг бид нар хийгээ сууж явах хэрэгтэй л байна. Хэн бол экспорт өстөс гээд өсөд юм шүү дээ. Бид нар одоо юу энэ уул уурхаа нөөц мөрснөөс хамаарах байхгүй. Дахин нөхөн сэргээддэг нөөцийг малын гартаа төхийд ашиглаад гой юмнууд хийгээл дэлхийд байхгүй Монгол бүтээгдэхүүн хийл гэдэг энэ ураа маань одоо бүр биелэл явуул тэгэл болол миний амьд явсны хэрэг бүтэж байна л гэдэг шиг л болох юм. Мөнхийн ингээл эргэлдэж шүү. Мөнхийн эргэлдэж тийм. Ямар их малч эргэлж байгаа л цагт байж л байх байхгүй юу? Ямар их боломж. Тавшуу малын одоо бүх одоо тэмээнэс жишээлбэл эсвэл өхрийн шүрмэс гэдэг ч юм уу сарлагын хоньных ямааных гэдэг ингээд тус тустай ингээд тавшуу малын тавуулгийнх нь л орсон байгаа юу? Тэгээ ер нь түүхийдээ ингээ харахаар түүхийдэг бол ер нь эхлээд яг юу голдуу яадаг гэхээр яг нэгдүгээр их бэлтэж байгаагаар л хань ямаа богмалаа нөөцөж гэтэл энэ өрчсний хайсан хөлсний хайсыг хань ямаанахыг яах гэхээр хариуг нь жоохон жижиг юм байхгүй.
Ер нь бизнес үйлдвэрлэл эрхлэхэд яадаг гэхээр материалын гарцын хэмжээ том байх тусам үйлдвэрлэл амжилттай үр ашигтай байдаг байхгүй. Тэгэхээр нөхрийнхийг сонгочихж байгаа байхгүй. Тэрнтэй л адилхан. Одоо тэмээний хадуунахыг сонгож болно. Бид нар яг зүгээр байгалийн материалаа харж байгаа л ингэж яаж байна. Ер нь бол тэмээ гэхэд чинь өөрөө онцлогтой. Тэмээний бүр ямар их шим ашиг шим байдгийг гэдэг үү мал дээр ингээ 5 шим мал дээр ярих юм бол гүбэр нэрээ бүр тоочоод бахархаад бармааргүй ямар их нөөц вэ гэдэг дээр бүр бодогддөг шүү дээ. Тэмээ бол яг ноос нь гэхэд ямар сайхан ноос байдаг. Ноос тэмээний ноосны шин чанар өөрийнх нь юунд яг хэрэглэх вэ? Тэмээний сүү сайл одоо тэр ингээний хоормгомоор гэдэг ч одоо нэргүй. Коронавигоос хойш тэр чинь бах уус шүү хүмүүс. Ямар эрүүл мэндийн хэрэгтэй одоо тэгэл ингээний сүүгээр хийсэн ааруул эдэм одоо янз бүрийн нөгөө юунот хийж штэ нэг цагаан дэнүүд хийж. Ямар их тэр үнцэнтэй бүтээгдэхүүнүүд байна. Одоо тэгээд тэрийгэл бид нэр үн цэнийг ойлгуулж, таниулж тэгэл одоо энэ үйлдвэрлэлүүдэд жоохон өргөхдөл ер нь үйлдвэрлэл өгсөн орн гэдэг бол нэрээ дэлхийн том зах зээл дээр өрсөлдөнө л гэж үзсэн. Үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүй оронд өөрийнхөө их орон тусгаар тогтнолоо алдна гэж одоо Ататүркийн нөгөө хэмбэлээ одоо энэ Туркийн том өдөртөгч Ататүрк гэдэг л үү. Тэр хүн бүр тэгж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар үйлдвэрлэлээ хөгжүүлмээр. Тэр миний зүгээр судалгаа хийдэг бас гол чиглэмээр Монголд аж үйлдвэрийн хөгжлийн асуудал байдаг. Аж үйлдвэр яаж хөгжих ёстой юм? Үйлдвэрлэлийн хөгжлөө нь Монголд бас хаана явж байгаа юм? Тэгээд хөгжихдээ ямар чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой ч гэдэг юм уу. За энэ боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг хангах юм бол дотоодын боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг 1% нэмэгдүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 11.3% өснө гэсэн математик хамаарлын хүртэл тооцоо хийгээ судалгаа хийсэн юмнууд байж л байна. Тэгэхэд үйлдвэрлэл хөгжүүлээ л дээ. Тий. Тэгэх юм бол чинь зүгээс нэг дэмжлэг ягаал үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлээд байгаа гэсэн юмд хандсан уу та? Андаагүй газар байхгүй юу? Бишгүй л ярьж. Энд чинь одоо ингэ их ярьж, нэг яаж юм гэдэг чинь ингээд. Тэгээ яг хөө зүгээр нэг удаагийн зүгээр хөв хөндний 50 сая төгрөг ч юм уу өгч мөгөөд нэгээд тэгээд аргалчих гэдэг юмуд байдаг байхгүй. Тэгээд би бол тийм биш. Энд чинь бүр улсын хэмжээний 21 аймагт нэг үйлдвэр нэг нь 80 саяар одоо 21 аймагт ингээд энэ үйлдвэрийг ингээд бүтнээр нь байгуулад өгöd гэж. Тэгэх юм бол жинхэнэ дэмжлэг. Тэгэх юм бол энэ эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэлд амьдрал дээр нэвтэрч байна гэдэг нь бодит илэрхийлэл болох. Гэхдээ 21 байгаа ядаж нэг 5-6 бүстэй нэгийг байгуулад өгөөч гэгээд ингэчэл ярьсан. Тэрс би ганцаар өөртөө үйлдвэр байгуулах гэж ерөөсөө өдөг. Энэ судалгааны үр дүн амьдрал дээр л хэрэгжих ёстой. Тэрийг л зорж. За одоо шинэ сони юу хийж байна та? Сүүлийн судалгаа. Одоо хамгийн сүүлийн юу бол энэ жилийн нэг авсан эцснийхээ үхрийн нэг сармусын бэлд авцруулаад за толгойг нь бид ингээд тэр хөдөөнөөс чинь толгой ярьж чаддгүй ши би толгойг нь авдаг. Сармусны хэсэг нь яагаад гэхэд тэгээд энэ Монгол аргаар өөр идүүлээд тэгээд сармусаар ер нь бол би тэр эрт бодсон байсан нэг хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө бодсон байсан учраас ер нь бол уран зургийн биер гэж юу юм? Яавал үнцэнтэй байдгийг ямар нь чухал байдгийг биерний гол чанарын үзүүлэлт нь юу юм ч гэдэг юм гэх мэт юм судлаа. Ямар үнцэнтэй зах зээлийн үнэ ямар үнээр зарагдсан гэх мэт юм нэг судлаад ер нь Европоор нэлийн судлалсан л та. Тэгээ Францад ялангуяа одоо энэ уран зургийн дээр хөгжсөн орнууд жишээ нь Итали, Францад ингээд судлуулад үзэхээр нэг маш нарийн гарцтай одоо хүний нэг өвчлөө капилляр судас мөцийг зурчихаар тийм хэмжээний нарийн биер амтны үсээр ингээ хийсэн нарийн биер 18 евро байгаа байхгүй. Тэгэхээр зэрэггүй тэгвэл энийг бид нар Монголдо үйлдвэрлэх гэдэг үзье л дээ. Малын үс шиг сайхан их юм алгаад. Тэгэхдээ үс үстэй би ягаад сармус гэсэн хэр сармус ч нэг өөрөө нарийн үзүүртэй байхгүй. Тэгэхдээ будаг тогтохтой таархан гэдэг нь мэднэ. Тэгэхээр зэрэг өөр ингээд ширхэгтүүдтэй хайлаад тэрийг голтонд байрлуулад ингээд уран зургийн биеэр хийсэн чинь аюу гоё байс. Одоо энэ миний одоо дараагийн 5 дахь цаашийн бүтэл би одоо ингээд эрх талаанаас оюуны эмчийн газар патентын мэдээлэл өгөхгүй бэлдээ сууж. Тэгээд юу харагдсан гэхээр тэр тэгээд нэг ерөн сармусыг биерэнд ашигласан биер багсанд ашигласан юм байна. Малын сармусыг ер нь ашигласан тохиолдол байна уу гэдэг би дэлхийн оюуны эмчийн байгууллагын нэг
юунаас сайтаас шүүлтэ хийж байгаа байхгүй. Би ер нь шинэ бүтээл юм гаргахаар дандаа тийм шүүлтэ хийдэг. Дэлхийд байхгүй юм хиймээр нь шүү дээ, тийм. Монголоос л анхныхыг анхдагч болох гэдэг. Тэгсэн тийм юм байгаагүй байхгүй. Тэгэхээр би бол анхдагч нь болж чадж байгаа. Ер нь бол хэрэмний арьс, булганы суусрын гэдэг юм уу арьс марс өсмөсөр хийдэг амьтны малын амьтны үсээр хийдэг юмнууд алцсандаа байгаа л да. Гэхдээ сармусны өөрийнх нь шин чанарын судалгааг нь хийгээд тэгээ өөрийнх нь тэр нэг нарийн гарц тэр юуг орлох тэр зурх боломж нь илүү байна гэдгээд судалгаагаар тогтоцсон. Тэгээ одоо тэргээр ингээ патент мэдээлэл авах гэж шинэ юм зарлцлаа. Манай нэг подкастн дээр зарлаа шүү гэж. Одоо зарлцлаа шүү. Гоё юм аа. Баяр хүргэе. Тэгээд иймэрхүү юмнууд хийгээсээ чинь тэгээд зүгээр Америкгүй санагдаад тэгээд янз бүрийн өшөө юу хийж болохыг л агиох юм боддог. Гэхдээ надад нэг дутагдал байдаг. Тэр нь юу гэхээр би хөдөө өсөөгөө хотод төрж өссөн. Яг хөдөө явдаг судалгаагаар би хөдөө өссөн бол бүр өшөө ямар их гоё санаанууд гарах юмсан ба тэгээд айгүйх бодогддаг шүү дээ. Тэгээд даан чи юу яадаг. Тэгээд манай Монгол хөдөө өссөн хүмүүс нэр айгүй азтай. Нүдэн дээр нь хараад өвөө нь одоо нэр юу хийдгийг дархны үлээ хийгээд аав нь арьс сур илдээл ээж нь одоо ядгийг цагаадаг боловсруулаад эмэн тэнд утас ирэл эски хийгээл одоо ингээд нүдэн дээр нь үйлдвэрлэл нь явагдаж байгаа байхгүй. Тэгээ тэрийг бол Монголын уламжлалт технологийн боловсрал гэж байгаа байхгүй. Би одоо тэргээрч бас нэлээд ихтгэл тавьсан болоог. Тэгээд ерөөсөө юу харагч юм гэхээр тэр багаасаа тийм үйлдвэрлэлийн орчинд өсөөд хүмүүжээ тэрийг хараад ингэсэн. Тэгээд дээр нь өөрөөсөө тэр туршилтанд орсон, өөрөөсөө тэр юмд туслаад явсан хүмүүс чинь бүр гарын дөвтэй сэтгэлгээний чадвартай юу ашиглаж яаж юм хийж болдгийм бэ гэдгийг бүгдээр олоод харцдаг. Тийм Монгол хүний тэр оюуны бүтээл сэтгэлгээний чадвар гэдэг юм хаагуу гэдэг юм бүр тэрэн дээр л өөр хүмүүжил дээр нь суугатаад босоод ирж байна. Ерөөсөө амьдрал ах нь өөрөө нөөдлчин одоо мал ах маань өөрөө тийм юм хүмүүст бүр баг нөгөө цусаар нь дамжуулаад өгнө гэдэг шиг л өгчөж байгаа байхгүй. Тийм арт юм, тийм азтай. Бид бол бас тэгээд бахархах юм зөндөө сайхан байна. Үлдэрэ байгуулад одоо жоохон мөнгөтэй хүмүүс байна л дээ. Тэгээ худлаасаа тэднэр шүү дээ. Тэгээ яах юм? Одоо нэр өнөхөр л нэг орой зүгээр л 100 саяар оройн хоол хүлээ авалт хийгээл архитаж явчихсан. 100 саяч багтах байлгүй тэд нарт. Тэгээ явчихад. Гэхдээ наад 100 саяад нэг удаа оройн хоолд ороход болчих. Тэргээр тэр айл аймаг аль сум тэр сумдаа ингээд энэ үйлдвэрийг байгуулад бид нар туслаад өгье. Бид нар бүх юм чи бэлдээд өгье. Тэгээ хүний чинь сургаад өгье. Усаа бил байраа бил тэгэл болно шүү дээ. Гэл ингэ цахилгаанаа залгуулчих гэх. Хөдөө бол байр байгаа шүү дээ. Байхгүй жижиг байр зүйтэй юм биш шүү дээ. Хуучны байр. Би одоо завхны санд маргасан юм дээр хүртэл аавын нутагт очиод. Үгүй энэ байраа ашиглаад ингэчээс гэсэн чи тэгээл тэгсэн хөдөлтгөө манайхан гэдэг одоо тэгээд байлчих. Алгалцсан. Аавын нутагт уг нэг юм хийчих гэдэг. Аавын нутагт хүртэл юм хийх гэдэг хэлээгүй шүү дээ. Гоё юм аа. Үнэхэр гайхамшигтай. Манай дотоодын үйлдвэрийн цүнх мөнх уг нь авъя гэж би бодож байгаа байхгүй юу? Өхрийн ширмээр гой цүнхнүүд шүү дээ. Даанч үнэтэй шүү дээ. Одоо харин ингэж байдаг байна. Үнэлгээ нь өндөр байдаг байхгүй юу? Үнэтэй болоод байгаа. Яалцчгүй бүр нэг үсрээл нэг 5 за 8% ашигтай ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд үнэтэй гараад байгаа байхгүй. Тэгээ яагаад гэвэл түүхийн эдний хэдийгээр манай монголч хийсэн гэсэн тэрнийг боловсруулж байгаа хими материал буудаг энэ юмнууд нь айгүй үнэтэй орж ирдэг. Тэгээ Монгол өөрөө үйлдвэрлэлээ эрхлэх тэр 100% үйлдвэрлэлээ өөрсдөөсөө бусдаас хамааралгүй өөрсдөө эрхлэх тэр боломж нь бага байгаа учраас үнэтэй гараад идэг байхгүй. Ер нь бол одоо жишээ нь би Монгол амьсаа одоо өөртөө телевизээр ярьж чи Монгол амьс өмснө одоо яг ямар Монгол амьс өмснө чи өмснө гэдэг гудамжинд хүмүүсээс асууж шít. Тэгээд ихэнх тод амьсаа өмслөө тэрийг өмснө амьсыг бол одоо хангачаад байгаа байхгүй овоо гайгаа. Гэтэл одоо чиний асууж байгаа тэр даав костюмны даав юбкны даав балажны даав хийж гэнэ хийхгүй яагаад хятад өндөр үнэтэй гарна манайх ерөөсөө хийж бодоход хийхэр үнэтэй гарчдаг хамаагүй хямдхан хятадаас ороод ирсэн тэгэхээр хятадаас авчраад хувцас оёол гаргачих шít. Тэгээ нэг үйлдвэрлэлийн чинь хараа үйлдвэр хөгжүүлэх гэдэг юм чи бүр ингээд нэг бодлохоор зохион байгуулалтаар тэгээд зохицоор нь ярих хэрэгтэй юмнууд байдаг байхгүй. Тавчаа хийгээгүйгээс болоод тавчны зардал гэхэд чинь одоо нөгөө Вьетнамаас ч юм уу одоо хятадаас тавчнууд орж ирж байгаа байхгүй. Ингээд энэ тавчнууд орж ирж байна шүү дээ. Тэгэхээр эдгэр чи яаж ирэхээр зүгээр л одоо тэр нийт зардал дотор зүгээр тавчны зардал гэж маш их хөвшөлч.
Гэтэл энийг биш дээ энэ тавчиг бол нөгөө ундааны бүглэнүүд шүү дээ. Бүглэнүүдийг хайлуулаад өнгөнгөөр нь хайлуулаад штампанд ингээд хэвлдэг машинд оруулаад хийхэд ямар ч ёстой баг нэг мөнгөний үнэтэй тавч гаргах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр товчоо ихлээд тэгээд уцаа хийдэг болоод даавууга хийгээд за тэгээд наалтын материал ингээд энэ юмнуудыг хийчихэд хувцсны үйлдвэрлэл хөгжинэ. Гэтэл тэд нар байхгүй юм чи яаж хөгжиж? Тэгэл нөгөө хятадас хамааралтай бүх юмнууд ингэж аваад Монгол улсын хятадас 98% хамааралтай шүү дээ. Тийм шүү дээ. Худалдаан дээр хувцсны өргөөрөл. Бүтэрэл тийм юм өсч шүү дээ. Тийм. Арай тийм. Одоо жишээ нь ингэ за яг Монголын өмсдөг гэдэг ингээд асуу ингээд ингээд одоо тийм Монгол дээл гэж байгаа боловч тэгэл удаас орж тийм ятаас. За энэ Монгол за ярилцсан Монгол нааш тэгтийн яаж юм гэр мангаталч гэдэг юм. Тэгэл ээж шүү дээ. Тийм тэгчл өмсч тэгээд үндэсний үйлдвэр манай аав тэгээд ингэдэг гэсэн. Аав аюух гадаад явдаг гэсэн байхгүй юу? Олон улсын хуралд их явдаг гэсэн. Тэгээ юм авчирч хувцсунаар ингээд бид нар ч октод юмшаас гоёх гин шүү дээ. Авчирч өгдөг байхгүй юу? Тэгээ ээжээр хэлүүлчихэж арай гэж нэг ганц за одоо энэ 10 дугаар ангид орох гэж байгаа. Энд нэг ганц гутал авчирвал энд нэг күртэг авчирвал гэж авчруулдаг. Тэгээ яагаад аав та ингээд авчирсан юм гэхэд гэсэн. Та мөнгөгүй мааваа гэж бид нар шиг айхалдаг чинь мөнгө нь байна л гэд. Тэгээ яагаад авчирсан? Энэ Монголын гутлыг чи өмсөхгүй өөр хин өмсгий. Та нар өмсчиж ангийнхандаа оройлаад ангаараа Монгол гутлаа өмсчиж Монгол улс ч өгч гэж бүр тэгж хэлдэг чинь 5 гутал мотлаа өмсдөг байсан ш. Тийм амир хэтэрхий их орж бүр нэг тийм байдаг ш. Тэгээд Монгол гутал чи өндөө голөгдөд өмсөхдөггүй юм чи бид нар чи үеийнхэнтэй гамбал харагддаг байсан ш. Тийм. Гоёл харагдмаар ш. Манайх чинь технологи бүр хөгжөж одоо харин би өчтөр хасаазгийн гутлын үйлдвэрээр орчих ярьсахыг бас судалгаа авсан л да. Үйлдвэрүүдээр одоо хүртэл яваа судалгаа аваад яваад байгаа ш. Судалгаанууд хийгээл яадаг. Тэгсэн зэдэрс харин үнэхээр одоо дэлхийн гутлын технологийн төвшөнд очсон бил. Юмны технологийн төвшөнд хаа хизээ яаж хүрч нэг үе бодвол гайг болоод гайг болсон хэвчээ болсон. Та ганцхан мөнгө хэрэгтэй мөнгө ойл бид нар дэлхийд гаргахад гутлын юмэр ингээд юм байна гэж сууж. Гоё юм гэдэг танд баяр хүргэе. Ийм гоё олон патентын эзэн болоод үндэсний гэсэн юм тодотглоо хадгалаад тэгэд хинд ямар ч мөнгнөөс олж хэнийг улсад бас патентээ зарахгүйгээр ингээд нуугаад бариад хизээ нэгэн зэг сайн сайхан хүн гарч ирнэ Монголын төр дэмжинэ гэдэг 10 20 жилс хүлээж байгаад чинь бас танд талархал илэрхийлье. Хизээ нэгэнд бас сайн сайхан тийм дэмжлэг гарч ирэх байхаа гэсэн ерөөл бас тавья. Баярлалаа. Ерөөл бат сайхан оршгэ. Ер нь бол Монголын гэсэн юм дэлхийд байхгүй Монголын гэсэн онцлогтой нэг байгээ тавыг ядаж гаргачихсан л гэж ингэдэм зорьсон зорилготой л явж байгаа хүн. Баярлалаа танд. Баярлалаа. Бид нар подкаст монголоор бахан тойрч байгаад ядраад одоо подкаст эхлүүлээд та 2 дахь дугаарт маань ингээд оролцож байна. Тэгээ танд их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсан. За тэгээд шинээр ингээд подкаст эхлүүлээд бас бид нарыг дэмжиж байгаа диспетчер Мөнхат гэдэг залуус бидэнд таньд явуулсан байлээ. Баярлалаа. Тэгээд бидэнтэй хамтран ажиллах нээлттэй байгаа. Бас таам бид нарт бас ерөөлийн сайхан үгээ хэлэх байхаа. Би нэ мэддэг таньдгийн хувьд. За ингээд гоё сайхан подкастыг эрхлээд явуулж байгаа их түүхийн жимээр студийн хамт олонд энэ санаачлахтай ийм дайчин энэ бүсгөөж явцаадаа тий маш их баярлалаа. Ингээд та нар маань нэрэл хүний нэг их орон гэсэн сайхан сэтгэл хаана идэм бэ гэж энэ бүсгүйгээс л олоод харчмаар юм шиг санагдаад байдгийг. Тэгээ би бол чамд бас их бахархаж баярлаж ингэж явдаг шүү. Тэгээ энэ нэвтрүүлэгт оролцуулсанд их баярлалаа. Та эдийн маань ажил өөдрөг сайхан гэлцэж улам их өргөжин дэлгэрч ингэж байхын ерөөл өргөё гэж баярлаа. Ерөөл бат сайхан оршгэ. Бас багш нарынхаа нэрийг гаргаж явна шүү дээ. Тэгээ өнөөдөр бас таны аавыг хоёлаа ингээд урсаа сууж байна. Миний одоо дипломын удирдагч санжидорч өгч байсан гэд манайнгийнхан жаацтай гүнжин скватер багш, нямбуу багш гэдэг ингээд тухайынхаа чимцэр багш гэх том эрдэмтдээр бүгднгөр нь хичээлээ заалгасан сүүлийн шавнар нь харин би ганцаараа санжидорч өгшөөр удирдуулж исэн. Тэгээ ийм сайхан ерөөлттэй энэ сайхан ярилцлагыг охноос нь авч аваа бас дахин баяртай байгаа хэлье. Баярлалаа. Би ер нь тэгээд бас завхных нарыг байлдаа чамайг бас завхных гэхээр бас айгүй баярлалаа. Бахархдаг. Манай аав бол завхны бол анхны шинжилгээ ухааны доктор, анхны шинжилгээ ухааны гавьяал зүтгэлтэн. Ер нь шинжилгээ ухааны талдаа завхан аймагт бол анхдаг чинь тийм хүн байсан. Тэгээд нэг хүрт наслж чадаагүй аав маань тэгээд өнгөрсөн. Тэгээд аавын захиасаар аавын хүслээр ч юм уу ямар ч гэсэн бид нэр ерөнхийдөө бүгдээрээ судалгааны ажил хийдэг тийм хүмүүс болсон. Тэгээд
аав минь амьд байсан бол бас л баярлах л байсан байх л гэж боддог. Аавгаад орсон чи сайхан байлаа. Баярлалаа.